За бичлэг үзэх мөчөөмөндийг хүргэе. Энэ удаагийн бичлэгээрээ лосонтой эмнэлгийн аюур үед эмчилгээний талаарх сэтгэлээ та нартайгаа хуваалцахаар шийдсэн байна. За тэгээд сар гарны өмнө Монгол явахдаа энэ эмчилгээнд орсон. За багштайгаа уулзах дэлмандаа ингээд нэг 3 цаг үнэхээр жаргаад амжсан, орчноос тасраад үнэхээр тийм гайхамшигтай эмчилгээ байлээ. Тэгээд 3000 гаруй жилийн өмнө одоо энтгэгт үүссэн гэж үздэг энэ хүү уламжлалт эмчилгээ нь одоо бие махбодын ямар нэг шинж тэмдэг дээр тулгуурлаж эмчилнэ гэхээсээ илүүтэйгээр бие махбодыг бүхэлд нь тэгээд сэтгэл санаа, оюун ухааныг ингээ бүхэлд нь цогцоор нь одоо эрүүлжүүлж одоо сэргийдэг тийм гайхамшигтай эмчилгээ байлээ. Тэгээд Монголд очисон хүмүүс бас ороод гарахаар газар байлээ шүү гэж хэлмээр санагдчихэна. Тэгээд бусад мэдээллийг нь бол одоо бичгийн хэлбэрээр багшийнхаа бичсэнийг копидод оруулчи, тайлбар дээр нь та нар маань бас ороод хараарай. Илүү мэдээлэл бас хайж үзээрэй. Минагийнхаа хувьд яг наашаа ирэхээсээ яг эрхийнхаа урд өдөр нь орсон. Тэгээд очингуудаа ер нь бол орох ёстой газар байсан юм байлээ. Тэгээд Монголд авах хугацаанд ядаж 7 хоногт нэг удаа ороод бай гэсэн тийм шийдвэрийг гаргасан байгаа. Очих болгондоо л орохоор тийм гайхамшигтай газар байлээ. Эмчилгээний дараах шүлэн үнэхээр таалагдсан. Бүр хүс гаргаад бие махбодыг амраагаад тийм гоё эмчилгээ байлээ. Тэгээд тайлбарыг нь дахиад имэйл дээр текстээр оруулъя. Та нар